За өнгөрсөн 7 хоногт бас та бүхэн мэдж байгаа. Төвөрг нуурын орд нь Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. За энэ үндэстэн дамнуулсан олон схем үүсгэсэн энэ хутгсан асуудлаа шийдэх 7 хоногийн хугацааг тухайн үед бол олгож ирсэн. Өнөөдөр 7 хоногийн хугацаа дуусч байна. Энэ хугацаанд улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулгаас ямар нэгэн одоо надад бичиг ирээгүй. Ямар нэгэн одоо үйлдэл хийгээгүй. Засгийн газарт ямар нэгэн мэдээллийг бол огт ирүүлээгүй. За өчигдөр бол хэвлэл мэдээлэлд бол ярилцлага өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Төвөрг нуурын ордын талаар бол тодорхой хариу. Энэ одоо ярилцлаганд орох үеэр бол огт хэлээгүй гэж би ойлгож байна. Хамааралтай хэсэг талаараа. За хэвлэл мэдээлэлээс авсан мэдээллээр бол намайг Төвөрг нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол 100% аваараа гэдэг ийм үгийг одоо улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулгатай хэлсэн байна. Тэгээ би бас өнөөдөр хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн би нотолж байна. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрт албан ёсны баталгаатай их сурвалжууд байна. Гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтэнгүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. За энэ материал донд 2006 онд улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулга 90%-ийг нь Ядам сүрийн Батнгийн Батсүх гэдэг иргэн 10%-ийг эзэмшиж байсан. Анх хамтран үүсгэн байгуулсан Chemex хязгаарлагдмал хариуцлагатай компани Төвөрг нуурын энержи компанийг 100% эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. За үүний дараа Алтмаагийн Баттулга өөрийн охин Баттулгын намун төрсөн эгч Алтмаагийн Цэнд баяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая Америк доллараар зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тэг 402 хувьцааны код бүхий Минхөн Waterworks Holding Limited компани Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл одоо яг энэ хайрцаг байна. 507 нүүр баримт LTD гэдэг охин компани. Энэ компани нь дэрэгдэх охин компани буюу Grand Title Limited компани 2009 оны 4-р сард Монгол улсын зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай Монгол улсад уул уурхайн лицензийг олгож оронд нь дэд бүтц барих, орон сууцжуулах талаар байгуулсан санамж бичгийг мөн энэ 507 нүүр баримт дотроос харж байна. Энэ санамж бичиг нь юу вэ гэвэл 2009 онд улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулга тухайн үед зам тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрийнхөө компанитай өөрөө сайд байхдаа өөрөө өөртөөгөө гэрээ байгуулсан баримтыг 507 нүүр баримтаас та бүхэн харж байна. Хоёрт. За одоо энэ хайрцагт энд хувьцаа шилжсэний дараа Минхөн Waterworks Holding Limited компани нэрээ монголчилсан байдаг. Яагаад вэ гэвэл үндэслэл нь Монголын уул уурхайн лицензийг эзэмшиж байгаа учраас үйл ажиллагаагаа өөрчлөөд нэрээ Mongolian Investment Group буюу Монголын хөрөнгө оруулалтын групп болгон өөрчилсөн. Энэ Mongolian Investment Group гэдэг компани 2013-аас 16 оны санхүүгийн тайлан байгаа энэ дотор. Энэ санхүүгийн тайлан холбогдох байгууллагуудаас нь авсан. Мөн дараа нь 3 дахь удаага ахин нэрээ өөрчилсөн байдаг энэ компани. Нэрээ өөрчлөхдөө Peace Map Holding Limited болгосон. Peace Map Holding Limited компани 2013-аас 2016 оны санхүүгийн жил бүрийн тайланг мөн энэ хайрцагтай материалаас харж байна. За 3-т. За одоо энд хавцалцсан байгаа материалууд. Алтмаагийн Баттулгын 90%-ийг эзэмшдэг Chemex компани нь Сингапурт бүртгэлтэй Chemex Pte Ltd-гийн эзэмшил 100% шилжсэн байдаг. Сингапурт бүртгэлтэй компани руу. Энэ компани хувьцаа эзэмшигч нь хэн бэ? Гэвэл түүний төрсөн охин Баттулгын намуу
хамтран олон бизнесийг эрхэлж байсан Билли Лимийн Лим Сён нар болохыг баталсан Сингапурын улсын бүртгэлийн байгууллагаас авсан дэлгэрэнгүй лавлага энэ бор хавцтай материал дотор байна. Дөрөвт 2010 онд 250 сая Америк доллараар зарагдсан компани хувьцааг Монгол улсад бүртгэлтэй компанид 6 жилийн дараа 2016 онд огт үн төлбөргүйгээр шилжүүлсэн болохыг хэрэг эрхлэхийн сайдын хувьар Монгол улсын бүртгэлийн байгууллагаас албан журмаар авсан. Үүнийг хувьцаа шилжүүлэх гэрээн дээр 250 сая доллараар зарагдсан компани Монголд ирэхдээ Монгол иргэний нэрээр үн төлбөргүйгээр шилжсэн хувьцаа шилжүүлэх гэрээ энэ материал дотор байна. Гэхдээ энэ материал дотор 507 хуудастай Хонконгийн биржтэй бүртгэлтэй материал дотор энэ компани шилжиж ирэхдээ 200 мянган доллараар зарагдсан гэдэг үг байдаг. Гэтэл Монголд иргэд гэрээ байгууллагатаа үн төлбөргүйгээр шилжсэн гэдэг улсын бүртгэлийн лавлага хувийн архивыг би албан журмаар авсан. Энэ материалуудыг бас үүнд хавсрагсан гэдгийг хэлье. Энэ бүхнийг үндэслэн би бас нэг зүйлийг онцлог хэлмээр. Монгол улсад авилгад автагдаагүй мэдлэг боловсролтой шинэ үеийн шилдэг санхүүчнэр, хуульчид, шинжээчид ажилдаг юм шүү гэдгийг би хариуцлагатаар хэлье. Ямар ч үндэстэн замсан схем бай. Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий офшороос офшорт нуун далдсан схем байлаа гэд олж илрүүлж бас чаддаг юм шүү гэдгийг энэ баримтууд нотлон харуулж байна. Энэ бүх баримт нотлогоонд үндэслээд засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төгрөг нуурын ордод 4 тусгай зөвшөөрлийг эзэмшигч Төгрөг нуурын энерги компани хувьцаа эзэмшигч Camex хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэгдүгээрт татвар төлөхөөс зайлсхийсэн. Хоёрдугаарт мөнгө угаас. Гуравдугаарт залилсан. Дөрөвдүгээрт авилга ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Монгол Улсын ерөнхий прокурор авилгатай тэмцэх газар эдгээр материалуудыг засгийн газрын тэмдэглэлд өгсөн үүргийнхаа дагуу засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувьар энэ талаар мөн мэдээлэл солилцох, эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржиний арлууд болон Кайманы арлууд, бүс Хонконг, бүгд найрамдах Сингапур улс зэрэг нотлох баримтуудыг авахыг хууль зүйн дотоод хэргийн сайд мөн Төгрөг нуурын ордыг авах ажлыг санхүүгийн болон хуулийн шинжилгээний багийн тус стратегийн ордод хамааруулж баялагын аж үйлдвэр эрдэс соёлын сайд туваанд даалгасан. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр бол ингэж гарсан гэдгийг хэлье.